Та бүхэн намайг ирээ. Би өнөөдөр хүннүү хэл болоо монгол хэл юмаа гэсэн яриагаа цааш нь үргэлжлүүлмээр байна. За, интернетээс хүннүү хэл гээд ингээд хайх юм болоо Shunnu language гэдэг англиар хайх юм болоо is хүннүү Mongolian гинэ мэдээж штэ. Мэдээж. За, хүннүү хэлний үр удам нь болохоор Европын хүннүүнэрийн одоо юу гэдэг нь хүннүүнэр юм а гэсэн юм ярих гэж байгаа. За, гэхдээ одоо тэдгээр хүннүүнэр нь Иран хэлээр, Түрк хэлээр, эсвэл Монгол хэлээр бүр Йенсен хэлээр ярьдаг болов гэж одоо болтлоо стил дебет гэдэг гэж байгаа. Одоо болтол яригддаг, маргадаг гэх гэдэг. За, энэ дээр нь болохоор би say no more буюу илүү дутуу юм ярих хэрэггүй гэх гээд цааш одоо юм яриад явах бай. Энэ одоо монгол хэл байсан юм а гэх гээд. За, тэгэхээр чин Wiki-гийн одоо хүннүү language гэсэн юмыг дарна. Wiki пэйж одоо юу гэдгийг үл хүндэлдэг, эсвэл одоо юу гэдгийг шүүмжилдэг нөхдүүд байдаг. Wiki-гээс л одоо янз бүрийн хог одоо юу гэдгийг түүгээд энэ үуч гэдэг юм уу те. Бүр тэр гадаадд бичлэг дээр хүртэл тэгж яриад байдаг. Тэгээд та яасан өөрсдийнхөө мэдээ мэдлэгийг Wiki-гээс авсан юм биш үстэй ч гэдэг юм уу те. За, тийм хүнийг доромжлох тийм арга байхгүй юу тийм. За, би өмнөх бичлэгэн дээр тэр хүннүү хэлний квала, сактак, гва, дар, дижга энэ гэсэн юмны талаар өөрийнхөө санал бодлыг илэрхийлсэн байгаа. Тэгсэн чинь би энэ доор нэг 15-гийн нүү. Тэгээд Wovin гэдэг энэ юм зүйл байна татаад авчлаа. Тэгээд did хүннүү speak Yinsen language буюу одоо юу гэдгийг хүннүүнэр Yinsen хэлээр ярьдаг байсан уу гэсэн том ном бичсэн байт юм байна. Тэгээд тэр том номных нэг хэсэг одоо юу гэдгийг 392 дахь хуудас гэж шүү дээ, их зузаан том ном байхгүй юу. Тэгээд тэрэн дээр одоо юу гэдгийг хүмүүс янз бүрээр нийтэлт юм байна. Тэгээд энэ Александр Wovin гэсэн хүний нийтэлсэн хэсгийг уншиж байгаа байхгүй юу. Тэгээд энэ номер 3 надад их таалагдаад одоо гэдгийг хүн чадхаа сонгодог ч гэдэг юм эсвэл миний тарих толгоон дээр энийг анхаараач гэдэг юм байдаг. Тэр одоо гэдгийг мэдрэмж гэдэг юм уу эсвэл хоншоор гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм байдаг гэхэд байна. Тэр хүннүү хэлний нэг юм ханзаар бичсэн юмыг энтэж буюу Шаньюгийн эхнэр гэсэн нэг тийм үг байдгийм а гэж байна. Тэгээ Пулет банкны санал болгосон төрөг юу энэ үг нь болохоор төрөг ба монгол хэлний хатан гэсэн үгийн хувилбар байх шиг байна гэж санал болгож байгаа нь forced буюу хүчээр өгцсөн буюу тулгацсан юм шиг тийм надад санагдаж байна гэж энэ Александр Wovin бичиж байгаа байхгүй юу. Энэ J энэ K байгаад тэгээд N A байгаад T байгаад тэгээд энэ буюу үн энтер байгаад Х Т Ү ингээд байж болох байхгүй юу? Тийм үү? Болох байхгүй юу? Гэтэл чинь энэ биш юмаа гэсэн юм ярьж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг энэ өмнө нь зарим нэгэн үгийг ханзаа одоо хятадууд өөрөөр дууддаг байсан, ингэдэг байсан юм аа. Тийм гэсэн юм ярьж байгаа. Тэгээд энэ Александр Wovin гэдэг нь ямар хүн юм бэ гэхээр энэ Францад байдаг, Парисын Францад байдаг. Тэр сургуулийн тийм одоо юу гэдгийг академич гэдэг юм уу тэр одоо хүчээр одоо юу гэдгийг тийм одоо ресурс гэж байгаа юм л да. Мөнгө төгрөгөөр одоо судалгаа хийж гадуур дотор явдаг тийм хүн байхгүй. Харамсалтай нь 2022 онд 61 наснда таал төгсч гэж. Тэгэхээр миний энэ яриаг энэ хүн олж сонсохгүй байхгүй. Би яг ингэж ярих гэдэг нь гэхээр чи ягаад англи биш орос хэлээр бичлэг хийгээд идэг гэхгүй. Нөгөө YouTube гэсэн юм чинь болохоор хятад бүрэн мөсөн хаалттай. Яг хятадаар бичлэг хийх нь утга учиргүй ч гэдэг юм тий. Эсвэл энэ оросод болохоор ерөнхийдөө нэг элитүүд нь л үздэг, эсвэл нэг VPN-тэйнүүд нь үздэг. Ихэнх хүмүүс нь тэр YouTube ерөнхийдөө хаалттай байдаг. Тэгэхээр орсуудад зориулж бичлэг хийх нь ямар ч утга учиргүй ирээдүг үз гэдэг юм уу. Тиймэрхүү юм ярих гэдэг байхгүй. Гэтэл чинь хаанаас одоо юу гэдэг нь Монгол хүний янз бүрийн санал бодлыг энэ хэл шинжээж Александр Wovin авч одоо юу гэдэг нь сонсох юм тийм үү. Александр Wovin-ыг хүндлэх шалтгаан бас надад байсан. Тэрний юу гэхээр
олон жилийн өмнө юу гэж хэллээ? Тий, түрэг хэл гэж юм энэ тал нутагт нэвтрэхээс өмнө 150 жилийн өмнө монгол хэл хамгийн өргөн тархсан хэл байсан юм шиг байна гэж бичсэн байдаг хгүй юу? Ягаад монгол хэл одоо юу гэдгийг энэ өргөн тархсан статусаа алдсан бэ гэхээр түргүүд орж ирээд нөгөө нэг геноцид буюу одоо монголчуудыг алж устгаад ингээд хөөгөөд ингээд сүрүүлчихээр юу үлдэж байгаа бүх нөхдүүд л түргээр ирдэг болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ монгол хэл одоо юу гэдгийг хоёрдугаар байрт орчдөг ч юм уу, тэгээд ховордчдөг ч юм уу, тиймэрхүү юм байна. За тэгэхээр би энэ санал болгож байгаа аттэж, энтэж гэдэг нь юу гэж тайлбарласан бэ гэхээр юу гэдгийг энэ энтэж гэсэн юм санал болгоод байна шүү дээ. Болоо энтэж. Энийг араас нь уншна гэж үзсэн. Ээж тэн гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр хүмүүнөр одоо гэдгийг хааныхаа хатныг ээжтэн гэж дууддаг ч юм уу. Бүр ингэж болно шүү дээ. Эзэнтэн ч гэдэг юм тэгж дууддаг байсан ч гэдэг юм уу. Тэ энэ их хүндэтгэлийн үг байх шиг байна. Ягаад гэвэл тэр ээж тэн тэ энэ нөгөө нэг хаантан гэж одоо хүнддэж дууддаг шиг энэ тан гэдэг чинь хаан минь гэсэн маягтай дуудаж байхгүй юу? Хаантан хаан миний гэж тийм. Ээжтэй гэхээр ээж миний ч гэдэг юм нэг тийм их ойр дотноор дуудаж байгаа асуудал юм аа гэд тэгээд одоо гэдгийг тайлбарлаад зогсчиж болохоор байсан байхгүй юу? Гэтэл чин энэ ханз үжи байгаад байгаа байхгүй юу? Ханз тийм үү. Тэгэхээр энэ хятад хэлний MDB Net гэдэг гоё тийм юу гэдгийг гэдгийг тойл байдаг байхгүй юу? Нөгөө ханзын авчи тавьж үзнэ. Ийм байх нь ингэн тэгээд нэг ингэж гэнэ үү те. Тэгэхээр энэ ханз чана энэ биш үү тийм үү? За дараагийнх нь юу вэ? Дэн. Инхэн. Тэгэхээр жил гэж юм тийм үү? Тэгэхээр ингээ ханз нь болчихж байгаа. Тэгээд энийг хаана. Тэгэхээр энэ ханзнууд байгаа гэх гээд байгаа. Гэхдээ жоохон өөр ханз санал болгож байгаа. Тэгээд энэ юу гэж юм? Янжи гэж юм тийм үү? За сонсъё. Янжи гэж юм. Тэгэхээр янжи гэсэн үг байдаг байна. Энэ юу гэсэн үг вөхөр? Англи хэлээр бичсэн байна тийм үү? За монгол хэл дээр хан гүрний үеийн манай эртний өмнөх 206-аас 220 оны хүннүгийн ноёны эхнэр гэж байгаа. Формал байсан шүү дээ тий. Албан ёсны гэж аахгүй. Тэгэхээр чин хүннүгийн шань юу хаан хид эхнэртэй байж магадгүй. Тэгэхдээ албан ёсны эхнэрийг нь янжи гэж аахгүй юу? Янжи гэдэг. За бид нар яг ардаас нь энэ залгаад янжин гэдэг ч юм уу. Янжин гэсэн нэр монгол хэлэнд байдаг. Тэгээд октоддаа одоо юу гэдгийг янжин гэсэн нэр өгдөг. Хувьсгал одоо юу гэдгийг янжимаатай холбоотой юм биш тийм үү? Эртнээсээ байсан юм шиг байгаад байгаа. За тэгэхээр монгол хэл санскрит хэлтэй их холбоотой гэсэн юм ярина. Тэгэхээр энэ юу гэдэг юм гэхээр жана ни янани гэж байгаа. Тэгэхээр ээж гэсэн үг болчихж байгаа. Яняни. Эсвэл яня жанана, янанаач гэдэг юм уу те? Инанаач гэдэг юм уу гэх юм бол Queen Mother буюу хатан их гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хатан их гэсэн үгийн санскрит хэлнээр ганцхан л байгаад байгаа. Queen Mother, Janana. Энэ тэр хүннүү хэлний янжин гэдэгтэй таарад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр нэг иймэрхүү байсан байна. Гэтэл чинь энэ одоо юу гэдгийг нөхөр Александр Вовын юу санал болгосон бэ гэхээр ингэж байгаа. Энэ Кото Асан айрын одоо юу гэдэг Енисийн хүмүүсийн хэлдэг тэр хүннүү хэлний альти элти гэсэн үг заяа шууд тэр үг
хятад хэлэнд атэж энтэж гэж бичиж тэмдэглэсэн юм шиг байна гэсэн юм санал болгож байгаа байхгүй юу? Тийм үү? Гэтэл чин энэ одоо юу гэдгийг энэ одоо юу гэдгийг төргүүд одоо юу гэдгийг алаат гэж юм тийм үү? Алаат нь эмэгтэй хүн. Алит нь болохоор эхнэр одоо юу гэдгийг өшөө кикемалтеч гэдэг юм ингэж ярьдаг мэрдэг байгаа байхгүй юу? Ирэх биш монгол хэл одоо юу гэдгийг түрк хэлтэй ойр дотно гэдэг утгаараа бид нэрс мэддэг байхгүй юу? Аал гэсэн үг байгаа. Аал улаан гэж байна тийм үү? Аал хүний салтаа, өмдний салтаа, ярианы үг, бэлэг эрхтэн. Ямар бэлэг эрхтэн юм бэ гэхээр эмэгтэй хүний бэлэг эрхтнийг аал гэдэг, тийм үү? За, тэгэхээр чинь энэ аал гэсэн үгийг одоо юу гэдгийг аал гэдэг. Тэгээд алтаа гэдэг өөр нь тайлбарлаад байгаа байхгүй юу? Тийм үү? Аал бол алтаа юм аа гэдэг юм. Энийг ойлгохын тулд урд нь эс залгадаг байна. Тийм үү? Тэгэхээр салтаа гэдэг аахгүй юу? Тэгэхээр ямар нэгэн байдлаар эхнэрээ алтаа гэж дуудчихад тэр нь тэгээ салтаа гэсэн үгтэй ойрхон байх гээд байхгүй юу? Тэгээд тэд нэр байдгийн эхнэрээ салтаа малтаагаар нь дуудаад сууцгааж идэг юм уу? Алтай малтаагаар нь дуудаад сууж идэг юм уу? Энэ миний аал байхгүй юу? Гэдэг юм уу тий? Тийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ их тийм балай тэнийг юм санал болгож байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ хятад улс, Монгол улс хоёр одоо ингээд юу гэдгийг нэг тийм одоо гэдгийг зөвшөлтсөөд гэдэг юм уу? Хятад тэмдэглэж үлдээсэн байна л да. Одоо нөгөө нэг юм хүннүүгийн хатныг нь янжи гэдэг байсан юм байна. Та нар мэдхүү гэхээр бид нэр тэрийг сайн сандгүй маа, бид нэр түүгээ тэмдэглэж бичиж үлдэх биштэй ч гэдэг юм уу, тиймэрхүү юм байна. За тэгэхдээ янжи гэдэг байсан юм уу? Тэгвэл бид нэр янжи гэдэг чинь аваад одоо октоуда янжин дуланч гэдэг юм уу, янжин ламч гэдэг юм ингээд нэрлээд ингээд явчи гэсэн юм одоо ингээд тогтцсон байгаа хгүй. Тэрийг авчиж ингээд өөрчлөөд тэгээд энэ нь болохоор энэ янсын хэл гэж юм шахаад янсын хэлнийх нь цаана болохоор тэр юу гэдгийг түрэг мүрэг хэл гэсэн юм гүүгээд тэгээд ингээд юу гэдгийг гадаадынхны тарих толгойг угаагаад байгаа. Тэр түргүүд нь болохоор тэр Европ одоо юу гэдгийг тэр Англи, Франц энтертэй ойрхон учраас тэгээд тэнд олуулаа амьдардаг учраас биднийг ингээд нөгөө нэг юм алгасаад тийм үү бидний одоо юу гэдгийг юу гэж боддог юм гэдгийг ямар уламжлал байдгийг юм тоохгүйгээр ингээд юу гэдгийг бид нар бол хүнүүчд юм а гэсэн юм яриад одоо юу гэдгийг дурагтаад байгаа байхгүй одоо юу гэдгийг салтаалах гэдэг байгаа байхгүй бидний түүхийг салтаалах гэдэг юм. Тэр алтаа малтаа гэсэн юм яриад. За өнөөдөр үед нэг иймэрхүү байна. Иймэрхүү юм хийж явахгүй бол ингээд чөлөөт цагаараа нэг иймэрхүү юм хийж байхгүй бол болдгоо байхгүй юу. За анхаарал тавьсанд баярлалаа.